За сургууль цэцэрлэгт орж байгаа хүүхдүүдэд дархлаажуулалтад заавал хамрагдсан байх шаардлага тавьж байгаа эсэх талаар нийгэмд бол асуулт үсээд байна. Энэ талаар бол та бүхэнд хариулъя. За энэ жил бол 9 сарын 1 маш онцлогтой болж байгаа. Учир нь юу вэ гэх юм бол улаан бурхан өвчний тохиолдол бол тасралтгүй бүртгэгцээр байна. За мөн түүнчлэн томоогийн уйлрал бол бас удахгүй эхлэх гэж байна. Ийм нөхцөл бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд тоглолт вакцинад хариуцлагатай хандах бол шаардлагатай байна. За таны хүүхэд сургууль цэцэрлэгт орохдоо заавал хийх вакцинад хамрагдсан байхыг бол дархлаажуулалтын хуулийн хүрээнд бол эрүүл мэндийн байгууллагаас бол шаардаж зөвлөж байгаа. Энэ нь гэхдээ таны хүүхэд сургууль цэцэрлэгт суралцахад шууд бол нөлөөлөхгүй. Гэхдээ дархлаажуулалтын тухай хуулинд заавал хийх дархлаажуулалтад 0-15 насны хүүхдэд хамруулах үүргийг бол эцэг их асран хамгаалагч бол хүлээсэн байдаг. За тодруулж хэлэх юм бол 13 халдрын эсрэг 9 төрлийн вакциныг бол яг нь 0-15 насны хүүхдүүдэд заавал хамруулах нь байна. Ямар тохиолдолд бол хамруулахгүй вэ гэх юм бол хэрвээ тухайн хүүхэд эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаантай эмчийн магадлалтай байх юм бол яг нь тоглолт вакцинаас бас хамрагдахгүй байх тохиолдлууд бас гардаг байна. За сургалтын үйл ажиллагааг хэвээ үргэлжлүүлэх үүднээс бол боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллага бол хамтран хүүхдүүдийн тоглолт дархлаажуулалтыг бол цаашид ч гэсэн шаардсаар байх болно. Иймээс эцэг их та бүхэн цаг заваа хэмнэх, за хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлж тоглолтын дархлаажуулалтаа идэвхтэй хамруулаарай. За мөн түүнчлэн нэмж хэлэхэд бол хэрэв таны хүүхэд гадаадын улс оронд сургууль цэцэрлэг, их сургуульд суралцах болох юм бол тоглолтын дархлаажуулалтад бүрэн хамрагдсан эсэх баримтыг бол заавал шалгадаг байгааг та бүхэнд бас дуулгая.